Ирээдүйн нь хүүхдийн болохоор хэд соёлдон хайртай халимгчууд нандин өвөн хүүхдүүдэн уламжил хийхэд чийж хүүхдэн харан сэтгэл тайлгарч байдаг. Оросын нэгэн жураач жангар туудын жургийг журах гээд жангар судлаач нараас зөвлөг авахын зэрэгч халимг улсад хурж халимг Монгол хүмүүсийн дүр төрхийг жургадан бор материал болгож үүнийхээ суурин дээр жангар туудын баатрын дүрийг амьдуулан журсан байна. Жишээлбэл энэхүү халимг настны дүрийг үндэсэж хонгийн алтан чөөж баатрын дүрийг босгосон гэдэг. Баруун Монгол ойрд халимгийн дундаас жангар үүссэн гэж жирам судлаач үздэг болохоор энэхүү халимг монголчуудын зүс төрхийг үндэсэж жангарын баатруудыг журсан байна. Ер нь жангарын баатар нь үнэн хүн түүхэд хэрэгээс үүсэлтэй юм уу? Аль эсвэл зөвхөн туулын баатар тэдий юм уу? Үүнээ тухайн эрдэмтэд хараахан санал нэгдээгүй байсан. Гэтэл түүхэд баатар байсан бол жангарын баатар нь халимг монголчуудын дээдэс байх учиртай. Туулын баатар тэдий юм бол халимг монголчуудын сэтгэл зүрхнээс ургасан хайртай дүр болохоор яаж хэлсэн ч жангарын баатрын дүрийг төсөөлөхөд халимгчуудаар үндэс болгох нь зөв санаа юм. Ээлэн овлын жангарыг тэмдэглүүлсэн Жон жилийн ойд жируулан Ээлэн овлын музейг байгуулжээ. Энд ээлэн овлын тухай танилцуулга байхаас гадна тус орон нутгийн халимг монголчуудын эдлэл хэрэгслийг дэлгэн үзүүлсэн байна. Бүх Монгол ухсаатантай нэгэн адил нүүдлэн малжиж байсан халимг монголчууд дээр жууна эхэн болтол чул малжилаараа байсан юм. 1943 онд шивээрд чөлөгдсөний хойно малжих амьдралын олон уламжлалаа гэж ярихсан нь аргагүй л чаг төрийн эрхнээс болжээ. Yanında havuk stayit. Erke bolgla tendik Wat endi amsur. Yen amsurar erke ams çözdüm. Yen ugar igat am çözet ünde nosun. Nos diyen. Nadı bulan ünde nos tevkı. Одоо хуучин жанжаачлан хадгалж байгаа настайчууд халимгийн өнгөрсөн чагууийг нэхэн дурсаж суудаг болжээ. Үнэнхүү одоогчлол ба уламжлалын хооронд зөв сонголт хийх нь үндэстэн болгон соёл болгон тулгарч байгаа асуудал юм. Христосын шашинтай Орос улсад Бурхны шашинтайгаа байна гэдэг үнэндээ соёлынхоо өвөрмөж чанараа хадгалсан явдал болно гэж халимгчууд үжиж байна. Халимгчууд бүгдөө монголчуудтайгаа адилхан шарын шашин шүтгдэг.
17 дугаар зуунд Жунгурт байхдаа ойрдын холбооны хамтын шийдвэрээр бөөгийн шашныг хажгааралж шарын шашныг шүтсэн байна. Сонирхолтой нь Туул Жангар дус Монголын шарын шашны чаг буюу бүр өртөө Чингисээс өмнөх чаг буюу Монголын нийгмийн амьдралыг тусгасан болохоор Жангар үүссэн чагийн тухай эрдэмтдийн санал мянган жилээр жүрж байна. Uno erçinin aslında babzo verdiğine taktıklarıca morduksun. Korunların amı edeceli kuldum şarlı mangız hağı namdan oruluksun oldu. Баатардаг туульд нь нэг үндэстний язгуур зориг санаа цогцолдыг хадгалсан ариун ном болох юм а гэж Германы алдартгын ухаантан хэгээд хэлсэн байдаг. Хадимгчууд олон жилийн туршид Жангар хэмээх туйлыг хүндэтгэн дээдлж уламжлалсаар эдвэхэ төрсөн байдаг. Жангар хэмээх туйл нь хадимгчуудын хүн ардын зан чанар болоод түүхийг маш гүнзгий нөлөөлж байжээ. Яг тиймийн учир хадимгчууд аливаа дарлал боочдоос айхгүй дайчин зориг санаатыг болж чадсан юм. Чагаанжамын дуулсан ээж гэдэг энэ дууны аймаг үед нутаг орноо хамгаалсан нэгэн баатрын үлгэрийг харуулжээ. Зүгээр нэгэн ээжийн тухай дуунд яагаад ийм уулга орсон бэ гэвэл Чагаанжамын хэлдэг шиг ээж нутагва охирон бол нэг л юм гэдэг үг хариулт өгнө. Жангард дуртай халимаг монголчууд Жангарын баатар шиг явахыг мөрөөддөг. Ялангуяа Чагаанжамын сэтгэлд баатрын шүтлэг байснаас ээжийн тухай энэ дууны сэтгэлийг гаргаж чадсан юм. Одоогийн нийгэмд монголчуудын язгуур зориг санааг өвлүүлж чадах нэгэн гайхамшигт бурхны ном бол нарай баатарлаг туул Жангар байгаа юм. Энэ бол халимгчуудын Жангарыг дээдлэхийн хамгийн их шалтгаан юм аа. Жангард ар бомбын орноо ижлэн суусан баатар Жангар хаан Арслангийн арга улаан хонгор төрүүтэй олон баатарчуудтайгаа хамт харийн дайснаас эх хорон ар бомбын орноо хамгаалсан үлгэрийг ярьдаг. Жангар нь баатарлаг үйл явдлын дурсамж төдий биш. Харин эх хорон илгэн содныхын тухай шин үнэж хайр байснаас туулын баатарчууд ахар буч атаг ясан асхар буч аяг чулсан гэж явдгийг бичиж байна. Жангарын туулын зориг санаа халимгийн түүхва одоо үед нэвтэрж байхаар байхгүй. Ирээдүйн чаг үеч нөлөөлөх болно. Харин энэ ээж гэдэг дуу бол халимгийн түүхва зориг санааны тусгал юм.